Оройн төргийн үзэгчтэй TV7-гийн орой мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Мэдээ бол баримт бид баримтыг баталгаажуулна. Мэдээллийнхэнд өнөөдөр улс оронд орсон мэдээллүүдийн хураангуйг танилцуулъя. Нийтийн тээврийн парк шинжилэлт 40 сая Америк доллар зарцуулна. Хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай бага хүүтэй зээлийн дэмжлэг хүслээ. Онгорсаар Баянгол дүүргийн хэмжээнд хүүхэд хүчинсэн гэмт хэрэг 7 бүртгэгджээ. Үндэслэлгүй хөрөнгөжсөн зам тээврийн яамны газрын дараа гасан онон улсад 644 сая төгрөгийг нөхөн төлнө. Эхний мэдээллийг хүргэе. Монгол улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын автозамын төвжирлийг бууруулах ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинжилгээг хийх чиглэлийг тусгажээ. За энэ хүрээнд олон улсын санхүүжилтээр хэрэгжих 591 автобусыг эх 8 дугаар сарын 20 гэхэд шинээр оруулж ирж үйлчлэгээ нэвтрүүлэхээр болсон байна. Улаанбаатар хотод төр хувийн хвшлийн 1200 орчим тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна. Гэтэл нийтийн тээврийн өнөөгийн нөхцөлд стандартын дагуу байх шаардлагатай тоо хэмжээ нь 1432 ширхэг автобус байж нийслэл Улаанбаатар хотын замын төвчрлийг 5%-аар бууруулна гэж үзжээ. Улаанбаатар хотын хэмжээнд 2022 оны төгсгөлөхэд 975 тээврийн хэрэгслийн ашиглалтын хугацаа дуусч байгаа бол шинжлэх шаардлагатай автобусны 50%-ийг нь энэ жил, харин үлдсэн 50%-ийг нь эх 2 жилийн хугацаанд шийднэ гэж мэдэгдлээ. Ер нь 22 онд 590, за 23 онд 299, 24 онд 86 гээд нийт одоо 970 орчим 75 орчим тээврийн хэрэгслийг бас шинчлэх зайлшгүй шаардлагатай одоо байгаа. Энийгээ бид нар хоёр үе шаттай хуваагаад 591-ийг бид нар 8 сарын 591-ийг бид нар 8 сарын одоо 20-ны дотор татаа авалтаа хийх ёстой гэдэг ийм өргөд даалгаврыг хариуцсан одоо удирдлагууд бол өгсөн. За яг одоо шуурхай зохион байгуулах үүднээс өнгөрсөн хугацааны одоо энэ төсвийн явц байдал, за тендерийн хуультай холбогдуулаад зарим одоо нийтийн тээврийн худалдаа авалт дээр бол жил гарan болж байгаа юм сул талууд бол ажиглаж байгаа, гарч байгаа, бодитоор гарч байгаа. Тэгэхээр энийг одоо төрөвчлөх хурдсах үүднээс ялангуяа хугацаа дуусч байгаа 500 гаруй 530 гаруй автобусыг нэг богино хугацаанд одоо шинжлэх зайлшгүй шаардлагатай юм өргөж чиглэлийг өгсөн. Энийгээ бид нар бол одоо бас засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаад тогтоол хэлбэрээр оруулаад шууд худалдаа авалтаар одоо хийж тухайн одоо үйлдвэрлэгч дистрибьютор одоо компанитай шууд харилцаж одоо энэ тээврийн хэрэгслийн асуудлыг оруулж ирэхэд за орж ирэхдээ бол мэдээж парк шинжилгээгээ цуг орж ирнэ. Нэмэгдээд одоо сервис үйлчлэгээ, засвар үйлчлэгээ тэгээ цуг орж ирэхээр бас зохион байгуулж байгаа. Өнөөдрийн байдлаар замын үед Ирээн бомтод нийтийн тээврийн 70 автобус ирж байгаа бол зам мөн 75 хүүхдэд автобусыг хил дээрээс татан авах ажиллагаа явж байна. Мөн хотын зүгээс парк шинжилгээний ажлын хүрээнд 591 автобусыг олон улсын санхүүгийн дэмжлэгээр авна. За 2 жилийн хугацаатай авсан 40 орчим сая Америк долларын зээлийн их усврыг өөрийн ашиглалтаар нь төлж дуусгах санхүүгийн схем гаргасан гэж тайлбарлаж байна. За нийтийн тээврүүд ялангуяа төвчрлийг бууруулах бас нэг л асуудал нийтийн тээвэр. Тийм учраас өнөөдрийн байдлаар бол нийт одоо Улаанбаатар хотод одоо явж байгаа 1240 автобусны бараг 75% нь 10-аас дээш жилийн насжилттай болсон. Тийм учраас нийтийн тээврээр манай иргэд маш их шүүмжлэлтэй хандж байгаа. За би 2 хоногийн өмнө 11 төв дээр бол ажилласан. Уулзж байгаа иргэдийн одоо бас нэлээдгүй хувь нь нийтийн тээврийн парк шинжилтийг богино хугацаанд хийж хэрэгжүүлж цэвэр цэмцгэр соёлтой цагийн хуурийн дуугаа явдаг ийм тээврийн одоо хэрэгслийг өөрчлөгөө нэвтрүүлээч гэдэг юм хүсэлтийг бол маш их иргэд бол тавьж байгаа. Тийм учраас нийтийн тээврийг бол богино хугацаанд энэ зундаа багтаж бид нар бол эхний ээлжинд саяны тавьсан танилцуулсан 591 автобусыг одоо 8 сарын 20-ны дотор багтааж одоо нийслэлийн тээврийн өөрчлөгөө нэвтрүүлэх мөн одоо энэ жилдээ багтаагаад 50% нь хүргэх 1432 гэсэн ийм тоо гарч байгаа парк шинжилтээр. Тэгээ энэнийхээ бараг 50% нь энэ одоо багтааж одоо хүргэх ийм одоо төлөвлөгөөтэй бид ажиллаж байгаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд захим технологид суурилсан шинэ төлбөрийн системийг нэвтрүүлэх нь чухал байгааг онцоллоо. За тухайлбал 2015 онд төлбөр тооцооны систем бүгд найрамдах солонгос улсаас оруулж ирсэн смарт карт төхөөрөмжийг суурилуулсан байдаг бол энэ нийтийн тээврийн татаас 2 дахин нэмэгдэхэд хүргэжээ. Тодорхойлбол 2015 онд нийтийн тээврийн татаас 53 тэрбум төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 180 тэрбум төгрөгт хүрсэн нь 130 тэрбум төгрөгийг нэмэлт татаас нь зөвхөн смарт карттай болсноор нэмэгдсэн гэж үзэж байна. Тэгвэл нийтийн тээврийн үндсэн санхүүжилтийг
харвал өнгөрсөн онд зорчигч тээврийн нэгтгэл компани 54.2 тэрбум төгрөгийн орлого олж, зардал нь 39.2 тэрбум төгрсөн байна. Ашиг алдагдлын харьцаа нь 124 байгаа бол тайлант үеийн цэвэр ашиг нь хасах баланстай гарчээ. Ингээд зорчигч тээвэр нэгтгэл компанийн хувьд нийт хөрөнгө нь 36.2 тэрбум төгрөг бол нийт өр төлбөр нь 30.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Харин зорчигч тээвэр 3 компани өнгөрсөн жилийн нийт орлого нь 16.9 тэрбум төгрөг бол нийт зардал нь 15.4 тэрбум төгрөг байжээ. Компани ашиг алдагдлын харьцаа 2.4% алдагдaltaй гарсан бол тайлант үеийн цэвэр ашиг нь 1.4 тэрбум төгрөг байжээ. Компани нийт хөрөнгө нь 21.1 тэрбум төгрөг бол нийт өр төлбөр нь 31.6 тэрбум төгрөг байна. Тэгвэл нийтийн тээврийн үйлчилгээний орлогын хүүсвэр нь шугамын орлого буюу картын орлого, нөхөн олгоор болоод орлого зардлын зөрүү санхүүжилтээс бүрддэг байна. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлсүх Дархан аймгийн Орхон сумд ажиллаж, төмс хүнсний ногоо тариалдаг иргэд болон хүнс үйлдвэрлэгчтэй уулзлаа. За энэ үеэр хүнс үйлдвэрлэгчид урт хугацаатай бага хүүтэй зээлийн дэмжлэгийг төрөөс үзүүлэхийг хүсжээ. Энэ жил Дархан аймгийн Орхон суманд 700 орчим иргэн 30 орчим аж ахуйн нэгж байгууллага 1300 талбайд 12 төрлийн төмс хүнсний ногоо тариалж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар явц 62% байна. Ногоочид шарын голын услалтын системийг орон нутгийн өмчөд авч иж бүрэн сэргээн засварлах, хөдөө аж ахуйн техник үйлчилгээний дундын төв, орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрын үйл ажиллагааг өргөдгөх, луван хураах, дунд оврын 2 комбайныг дээрх төвд олгох, дахин боловсруулах үйлдвэрийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байлаа. Ногоочдын хүсэлтийг судалж шийдвэрлэхийг ерөнхийлөгч Хүрэлсүх хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд болон холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл өгчээ. GBT Trading Баясах Food компани төлөөлөлтөд уулзлаа. Ер нь ойролцоогоор бол бид бүхэн 30 сая доллараар импортын бараа бүтээгдэхүүн зарагдчихэв. Яг дагшилсан ногоо Монголд ингэж зарагдчихэв. За тэгээ энийг бол ерөнхийд нь 3 хэсэг хуваачаар компот, үргэс тэмх, салаад гэдэг 3 хэсэгт ингээ хуваагаад аваад үсгэд салаатан дээр бид нар чинь ойролцоогоор баг зэрэг ингээд бид нар чи юм хийгээд байна. Дээрэс нь үргэс тэмхийн зах зээл нэлээд том. Энийг л одоо бид бүхэн ер нь бол ойролцоогоор үргэс тэмхний 40% таа байдیں۔ Нийт зах зээлээ. Тий. Манайх бол манай салбарт бол арай бага байгаа. Дөнгөж нэг 15% таа байгаа. Энийг бид нар 40%, 50% хүргэх юм бүрэн бололцоо байгаа. Бараг 70% гаднаас импортоор. Ер нь бол 75%. Тий, 75% импортоор. Тэр бодлогоор дотор боломж байна. Тий. Импортын гайлын татвар ерөөсө 5%. Гэтэл энэ шилтэй бүтээгдэхүүнийг ихэнх супермаркетын эзэдүүд эднэр ч их давуу талтай биднэрт бас ингээд талбай дээр ч одоо дэлгүүрийн лангуун дээр бас татрын бодлого зөв ихээр шаардлагатай байна шүү дээ. Дотоодынхаа үйлдвэрлэлийг дэмжиж татвараар тийм ээ. Дотоодынхаа үйлдвэрлэлийг хамгаалах хэрэгтэй байна тийм. Олон хүнсчтэй уулзлаа. Өчигдөр би одоо газар тариалагийнх нутгаар олон газар явлаа. Тариаламжтай уулзлаа, ногоочтой уулзлаа, жимс сэмсгийнхэнтэй уулзлаа. Аж ахуй эрхлэгч нар нөө складын агуулгынхантай уулзлаа. Ерөөсөө та бүхний ярьж байгаа нэг л юм ярьж байна. Ингээл хамтарч ажиллахад бэлэн болсон. Сэтгэл санааны хувьд бол бэлэн биш үү? Нийлээд нэгдээд ажиллая. Тийм туршлага, гадаж жонлоо. 20 жилийн салбарт асар том туршлага цуглуулсан байна. Тэгээ одоо цөмөрө төр засаг, хувийн хвшлийн хамтын одоо түншил дээр бие нэгэ дэмжиж ингээд ажиллах явдал их чухал байна гэж бодож байна. Аж ахуйн нэгжүүд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх урт хугацаатай хүү багтаа зээл олгох дэмжлэг үзүүлэхийг хүслээ. GBT Trading компани гэхэд л ажлаа хэвэн явуулахын тулд жилийн 18% хүүтэй зээлийг банк бус санхүүгийн байгууллагаас авдаг байна. Цаашид төр засаг, хувийн хвшил хамтарч ажиллаж байж ирэх 5 жилд хүнсний хэрэгцээгээ дотоодосоо хангах зорилттой хүрнэ гэдгийг ерөнхийлөгч онцолжээ. Аж ахуйн нэгжүүдэд татварын бодлогоор дэмжих, урамшуулал үзүүлэх, хүү багтаа урт хугацаатай зээл олгох, техник технологиг шинжлэх, хөрвүүртэй агуулгатай болох мэрэгжилтэй ажиллах хүчин бэлтгэх зэргийг цогцоор навч үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэ хүрээнд тогтоолын төсөл боловсруулж эх 7 хоногт улсын хурлын чуулганаар хэлэлцүүлэхээр болсныг ногоочид болон хүнс үйлдвэрлэгчдэд мэдээллээ. Мөн үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд ард иргэд байгууллага аж ахуйн нэгжүүдийг эх оронч худалдан авалт хийж байхыг уриалжээ. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмтэргийн тоо буурахгүй байгаа шалтгааны цаана эцэг эхийн хяналт суралцж байгаа орчны аюулгүй байдалд хангалтгүй байна. За хормын төдийд хяналтын гадна хаягдсан хүүхдүүд гэмт хэрэг үйлдэх, за аль эсвэл гэмт хэргийн хохирогч болж байгаа тохиолдолд нийгмээр анхаарч таслан зогсоох шаардлагатай байна. Айдас түгшүүр, уур бухимдал дүүр нийгэмд хүүхдийн сэтгэл зан төрөгч даган өөрчлөгдөж үл хайхрах хүчирхийллийн золиос болж байгааг их сурвалжууд хэлдэг. Тиймдээ ч өнөөдөр хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг буурсангүй.
Тэр дундаа хүүхдээ хохироож байгаа гэмт хэрэг нэмэгдсээр байна. Зөвхөн Баянгол дүүргийн хэмжээнд авч үзэхэд хүүхдийнхээ эсрэг үйлдсэн гэмт хэрэг өнгөрсөн онд 17 бүртгэгдсэн бол он гарснаас хойш 7 бүртгэгдээд байна. Дээрх гэмт хэрэг ихэвчлэн сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа бол иргэн хуулийн тусгай ангийн 16-гийн нэгдэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг буурсангүй. За дээрэс нь одоо энэ хүүхдийнхээ одоо ихчлөөнд халдж байгаа. За ихэд хадж байгаа ийм нөхцөл байдал дээр ер нь ихэвчлэн за одоо зөвхөн дүүргийн хэмжээнд болон за одоо улсын хэмжээнд ингээд судлаад үзэхэд ерөнхийдөө сургуулийн орчинд ихэвчлэн үйлдэгддэг. За сургуулийн орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэгүүдийн харахаар хүний эрүүл мэнд алжгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу за хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд өвдрөх хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг одоо ихэвчлэн үйлдэгддэг. Хүүхд хохирсон болон хүүхдээс үйлдсэн гэмтрийг одоо мөрдөн шалгах ажиллагааны явцад бол одоо хүндрэл бэрхшээлтэй тохиолдолд бол одоо маш их гардаг. За одоо жишээлбэл тухайн одоо хүүхэд маань тухайн гэмтрийн талаарх гомдол мэдээллийг сүүлдүүж мэддэг те. За энэ одоо өнгөрсөн цаг хугацаанд мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. За ийм учраас одоо нөгөө бага насны хүүхэд маань өөрийгөө илэрхийлэх чадвар нь хэрв те. За ингээд сэтгэл зүйн хувьд хэрв. За хуулийн төлөөлөгч орны эцэг их асран хамгаалалтын хэрв гэдэг нөхцөл байдлуудыг одоо бүгд одоо мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоон за сэтгцийн байдал бусад зүйлүүдийг тогтоон. Дүүргийн хэмжээнд өнгөрсөн онд гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн тоо 69 байсан бол харин гэмт хэргийн хохирогч болсон хүүхдийн тоо 31 байна. Гэмт хэрэг үйлдсэн төрлөөр нь авч үзвэл хулгайлах, хүний биед хөнгөн гэмтэл учруулах, мөн хүчингийн гэмт хэрэг үйлдэгдэжээ. Өнгөрсөн онд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон 7-оос 17 насны 15 хүүхэд прокурорын байгууллагад бүртгэгдэж шалгагдсан бол он гарсаар 7 хүүхэд хохирсон хэргийг шүүхэд шилжүүлэн ажиллаад байна. Гэмт хэргийн золиос хүүхэд байх ёсгүй гэдэгч яагаад хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангаж чадахгүй байна вэ? Хүүхдийн амьдралын салшгүй нэг хэсэг нь тоглох орчин. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд тоглоомын талбай нэгдсэн стандарт хэрэгждэггүй, тоглох орчин хязгаарлагдмал байгаа нь гэмт хэрэгт өртөх нэг шалтгаан болсоор байна. Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхийн тулд бид нар одоо аж ахуй нэг цөөхүүдтэйгээ хамтарч ажиллаж хүүхдүүд эрсдэлд орох ямар одоо газрууд байна, энэ бүхнийг засан сайжруулах, за энэ бүхэн дээр бас анхаарал болгоомжтой одоо ажиллах бүх нөхцлүүдийг л бүрдүүлэхэд олон талт арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлж байна. Хүүхдийн тоглоомын талбай хүрэлцээ ер нь танаа дүүрэгт хэр байдаг вэ? Дээрэс нь одоо тухайн тоглоомын талбайнуудын яг стандарт хангасан байдлаар нь судалгаа хийгдсэн. За яг өнөөдөр үеийн байдлаар бол яг тийм стандарт тоош ирэхэг юм нь бол би мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол хүүхэд тоглох орчин нөхцөл бол байгаа гэдгийг би бүр аль биесээр хэлье. Хүүхэд байх ёстой аюулгүй орчныг томчууд бүрдүүлэх үүрэгтэй. Эцэг их асран хамгаалагчийн үүрэг тэргуунд яригдах бол үүний араас нийгмийн харилцаанд тэднийг хөтөлж чиглүүлж буй хүмүүр, байгууллага бүрийн хяналт, зөв менежмент чухал байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны тогтоолд албан байгууллага бүр дэргэдээ эцэг эхийн зөвлөлтөй болох тухай заалт тусгажээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар 92 байгууллага дэргэдээ хүүхдийн өрөө гаргасан байна. Цаашид албан байгууллага бүр энэ жишгээр суралцах шаардлагатайг салбарын сайд онцоллоо. Хүүхэд хамгааллын бодлогыг бас явуулсан. Тухайн байгууллага дээр жишээлбэл хүүхдийн өрөө гаргах. За хүүхдийн өрөө нь бол өнөөдөр сургууль цэцэрлэг нэг өдөр завсардсан байгаа хүүхдүүдийг тухайн одоо хамгаалагчсан орчинд ээж авийнхаа ажил дээр төр саатах, аюулгүй орчныг бий болгох ийм одоо өрөө байгаад байгаа юм тийм. Тэгэхээр хүүхэд хөгжлийн хамгааллын асуудалд зөвхөн төр засаг анхаардаг биш. Энэ бол хүн болгон анхаарах ёстой. Нэг ялангуяа байгууллага дотроо ажиллаж байгаа хүмүүс одоо байгууллагын эцэг эхийн зөвлөлийг бас байгуулад иймэрхүү чиглэлийн үйл ажиллагааг явуулах боломжтой юм биш үү гэснийг гаргасан байгаа. Шинээр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хуулийн 43 дахь заалтад ажил олгогч нь ажил амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн үеийн хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ гэсэн байдаг. Зөвхөн хөдөлмөрийн харилцааг зохицуулах бус хүний эрх үүргийн харилцааг тусгаж өгсөн нь өнөөгийн нийгэмд зайлшгүй мөрдөгдөх шаардлагатай хуулийн зохицуулалт болсон гэж ярьж байгаа юм а. Ардтай тэмцэх газрын мөрдөн шалгах хилцээс үндэслэлгүйгээр хүрэмжсэн гэх ононд холбогдох хэргийг мөрдөн шалгасан. За 2017 онд Сүхбаатар дүүргийн шүүх өвг хэргийг хилцээд түүнийг үндэслэлгүйгээр хүрэмжсэн гэмт хэргийг үйлдэж гэмт буруутай тооцсон боловч хөөн хилцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсгүй болгон шийдвэрлэжээ. Онон нь автозамын газрын орлогч дараах зам тээврийн яамны автозамын бодлогын хэрэгжлийг зохицуулах газрын дарга болон
Мөн яамны стратеги бодлого төлөвлөлт хамтын ажиллагааны газрын дарган үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллах хугацаанд хан уул дүүргийн 11-р хороо 7-р хэсэг River Garden хотхны 304-р байрны 201 тоод дох 242 м2 талбайтай 4 өрөө орон сууцыг 2012 оны 11-р сарын 24-ний өдөр 200 мянган Америк доллар, 2012 оны 11-р сарын 25-ны өдөр 260 мянган Америк доллар, нийт 460 мянган Америк доллар буюу 64 сая 736 мянган 800 төгрөгийг бэлнээр төлж, улмаар үлдэгдэл 3 сая 218 мянган 200 төгрөгийг нэмж төлөн нийт 644 сая 955 мянган төгрөгөөр худалдан авч, түүний хөрөнгө их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэд тайлбарлаж чадаагүй буюу үндэслэлгүйгээр хөрөнгөчсөн гэмт хэрэг үйлснэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдод байгаа юм а. Авилгатай тэмцэх газрын санаачлах хүсэлтээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль, авилгын эсрэг хуульд заасныг үндэслэн нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авахулахаар Монгол Улсын ерөнхий прокурорд хандсан бөгөөд энэ дагуу онон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргийг үйлдсэн болохыг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэн шийдвэрээр тогтоосон тул төр төвчруулсан гэм хорийн хохиролд 644 сая 955 мянган төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах тухай хэмжлэлийг Монгол Улсын ерөнхий прокурорын газар иргэний хэргийн шүүхэд гаргасан юм а. Хан уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497-гийн 1-р хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хэмжлэлийг бүгд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн байна. Нийслэлийн иргэний хэргийн давж заалах шатны шүүх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдөр хянан хэлэлцээд иргэний хуулийн 9-р зүйлийн 9-ийн 4-ийн 4, 299-р зүйлийн 1-р хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч ононгоос 644 сая 955 мянган төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар анхан шатны шүүхэн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар Монгол Улсын ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй ононд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн ихтгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчдөн гаргасан гомдлын дагуу 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд давж заалах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж хариуцагчийн ихтгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчдөн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Ингэснээр авилгатай тэмцэх газраас гаргасан хүсэлтийн дагуу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэм буруутад тооцогдсон иргэн ононгоос 644 сая 955 мянган төгрөгийг иргэний журмаар гаргуулan улсад нөхөн төлөвлөхээр боллоо. Мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаад баярлалаа. Одоо та бүхэн дотоодод болсон зарим мэдээллүүдийг товчоор хүргье. Монгол Улсын засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар циркийн урлагийн хөгжлийг дэмжих тулгымсан асуудлыг шийдвэрлэх талаар хамтарсан ажлын хэсэг байгуулан санал дүгнэлт танилцуулгыг соёлын сайд намын нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумья Узар төрөмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл нарт үүрэг болголоо. Харин Аса консалтинг компанитай байгуулсан худалдах худалдан авах гэрээнд заасан улсын цирк үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр зориултын дагуу ажилуулах нөхцөлийг хангуулах, хэрэгжлийн тайланг танилцуулж холбогдох арга хэмжээ авахыг төрөмчийн бодлого зохицуулалтын газарт даалгажээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол улсад циркийн урлагийн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг 31 байгууллага, 1200 уран бүтээлч, гадаад улсад гэрээгээр ажиллаж байгаа 650 орчим уран бүтээлч, мэргэжлийн сургуульд суралцж байгаа 64 оюутан, 15 багш дасгалжуулагч ажиллаж байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс хамгаалахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар Элсэнчихэр Йотон ургамлын тус цагаан будаг гайлын албан татвараас чөлөөлөх шийдвэрийг гаргасныг ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Болор Туяа танилцууллаа. Улсын хурлаас гайлын албан татвараас чөлөөлөх хуулийг 2022 оны 4-р сард баталсан. Уг хуулийн хүрээнд дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах нөхцөл бүрдсэн. Ингэснээр жижиглэн худалдаалж буй Элсэнчихэр Йотон ургамлын тус цагаан будааны үн 4-7%-аар бурах урьдчилсан тооцоог байгааг хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Мэнд сайхан танилцуулжээ. Нийтийн тээврийн парк шинжилгээтэй холбоотойгоор өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж үүрэг чиглэл өгсөн тухай нийслэлийн засаг дарга Сумья Узар мэдээлсэн. За энэ үеэр смарт картыг нийтийн тээврийн хэрэглэнээс хална гэдгийг хэллээ. Тодорхойлбол 2015 онд смарт карт нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтэрсэн. Нийтийн тээврийн татаас 2015 онд 53 тэрбум байсан бол өнөөдрийн байдлаар 180 тэрбум төгрөг болсон. 130 тэрбум төгрөгийн нэмэлт татаас смарт карттай болсноор нэмэгдсэн байна. За бүх тооцоо судалгаа датанууд нь бүгд найрамдах Солонгос улс руу явдаг гэжээ. Тиймээс смарт картыг Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнээс хална гэж мэдэгдэж байна. Дараагийн мэдээ амьдрах орчноо аядахтай болгохоор Архангай аймгийн залуус санаа нэгджээ. Иргэдийн чөлөө цагаа өнгөрүүлдэг орчны аюулгүй байдлыг хангах өнгө нэмэх зорилгоор Зөв хамтрах уу нэртэй төрийн бас байгууллагын залуус эрх чөлөөний цэцэрлэг түрээлэнг засварлаа.
Эрх чөлөөний цэцэрлэгт хүрээлэн нь иргэд хүүхдүүдийн хамгийн их очих дуртай газар юм аа. Гэвч сүүлийн жилүүдэд саравч сандал нэвдэрсэн гэрэлтүүлэх нь асхаа байсан гэд хөнгө үзэмжгүй болсны дээр хогтой болоод байгаа юм. Засвар үйлчилгээ хийснээр хүүхдүүд цэвэр орчинд тоглох боломжтой болж байгаагаа дуулгаад томчуудыг хогоо хаяхгүй байхыг уриалж байна. Тоглодог сайхан газар гоё болох юм. Гоё газар тоглол гоё шүү дээ. Будг нь жоохон арилсан болохоор би будчихна. Дараа нь ингээд найзуудтайгаа энд авчирж байгаад ингээд би энийг будсан гэж хэлэх үү? Хэлэхгүй. Яа. Зүгээр ингэж удлаа гайхуулах муухай шүү дээ. 22 оны юм хийсэн юм муухай болсон. Яасан вэ? Тэр юм өнөр нь ингээд салаад заван хог мөгтэй болчихлоо. Заримуд ингээд гадаа хор хүмүүс ингээд хог мог аял тамны хог мог хаар тэгээд амар сонир санагдал. Байгаль орны хайрлаж байгаа. Нөгөө нэг байгаль орны гоё болгоё гэж бодоод гэхдээ нөгөө нэг дандаа ингэж хилтэй байдаг. Нэрийгүү жахан нөгөө дээр нь унах хэрэгтэл маш өндөртэй. Тааид маань нөгөө хогоо битгээ аяараа хоёр хүүтэдтэй үлгэр дуурайл үзүүлэх юм байна. Залуус хүүхдүүд сайн дураараа цэцэрлэгийн засварын ажилд оролцсноор тэдний хандлагад эерэг нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл өөрөө будсан санал хамгаалах, бусадтай сануулгах зэргээр нийт эзэмшлэн газарт соёлтой хандах төлөвшил бий болж байна. Тиймээс өөрсдийн боломжоор энэ ажлыг эхлүүлэх уриалгыг залуучууд тавиад байна. Миний амьдарч байгаа нийгэм эргээд өрөө хүмүүс юм байгаль орчин болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд харах болгонд сэтгэл ингээд хэцүүснагдаад сайхан цагч ирлээ дулаарч ин за энийг нэг янзлий ямар тач байсан хахтар нөгөө хандив ингэтер цуглуулад мөнгө босгоод тэгэж бүтэн хэмжээний сар хийж чадахгүй ч гэсэндээ өөрсдөө чадах хэмжээний жижиг хогийн ч гэсэндээ авчих тэгээд энэ илүү дутууын тайз май сандал ширээг нь бүтэн бүрэн болгочихсан аюулгүй байдлыг нь хүртэл хангахчихсан л гэж л бодож л эхлүүлж зөөрснээ бид хэдийн санаа олон юм төлөвлөсөн байна тэрний одоо дөнгөж эхэллэн л гэсэн үг. Өөрөөр бид нар чинь бүгд ямар нэг албан байгууллага байхгүй бүгд сэтгэлээрээ цуглаад залуучуудаараа цуглаад ингээд гоё нэг өдөр ч гэсэн гоё ингээд өнгөтэй өдтэй болгоод юмд анхаарад гоё өнгөрүүлъя л гэсэн санаатай л байна. Бид нар өөрсдөө томчууд айгүй их сайн үлгэр дуурайл үзүүлмээр байгаа байхгүй. Ингээд бид нар өөрсдөө залуучуудаар нэгдэд ингээд хайрлаад хамнаад ингээд тордоод янзлаад ингээд чөлөө цагаараа ингээд байх хэрэгтэй байхгүй. Залуучууд өшөө өөргөө оролцсомоор байна. Тус төрийн бас байгууллагынхан Эрдэнэ болгон суманд байдаг 5 цэцэрлэгт хүрээлэн засварлаж цэвэрлэхээр төлөвлөжээ. Хүн болгон яг энд идэвхтэй санаачлагтай ирж оролцмоор байна. Залуучууд та бүхнийгээ ялангуяа яг одоо энэ хүүхдийн салхилуулдаг цэцэрлэг хотынхон одоо үзэмжид өнгө нэмсэн энэ сайхан цэцэрлэг төрөлн дээрээ ирж энэ ажилд маань гар бие оролцооч гэж нийт нутгийн зон олонд би бас уриалмаар байна. Архангай аймаг дахь сэтгүүлч Ариун Буян мэдээлүүллээ. Энэ жил газар тариалангийн аж ахуйнууд нь чанартай өндөр ургац хурааж авахын тулд тариалах үрээ заавал итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулах тал дээр дутагдaltaй явж ирсэн зөрчлөө дахин давтахгүй байхыг дархны урмал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд анхаарууллаа. Энэ жил улсын хэмжээнд тариалах улаанбуудаа төмсөөр дотоод хүнсний хэрэгцээг 100% анхаар тавьсан зорилттой хэрэгжүүлэхэд дархны ургамал газар тариалангийн хүрээлэнгийн эрдэмтэд шинээр гаргаж авсан үр тарианы 2 шинэ сорт төмс хүнсний ногооны үржилжийн марвинтай 5 нэр төрлийн үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр болсноо зарлалаа. Энэ жилийн тариалалтад улс даяар 22 сорт улаанбуудаа тариалахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар тариалах үрийн 55%-ыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулад байгааг дархны хүрээлэнгийн судалгаа харуулжээ. Дархан 166, дархан 181, за хамгийн сүүлдээ дархан 192 гэдэг одоо эртийн болоод дундын болцтой шинэ сортуудыг тариаланчдад санал болгож байгаа. Төмсний хувьд бол сүүлийн одоо үндсэндээ 10 гаруй жилийн хөдөлмөр манай судлаачдын анхны селекц аргаар бүтээсэн Монгол төмсний сортуудыг бид нэр гаргаад нодон жилээс эхлээд үйлдвэр санал болгож байгаа. Дархны хүрээлэнгийн эрдэмтдийн боловсруулсан зөвлөмжөөр аж ахуй болон тариаланчид нь гарал үүсэлгүй хаан шинжилсэн нь тодорхойгүй насжилт, сорт нь тодорхой бус, буудаа болон төмс хүнсний ногооны үр худалдан авахгүй байхыг зөвлөж байна. Жил бүр тариаланчдын гаргадаг бас нэг дутагдал нь ариу таглын бодисыг ургамал хамгааллын хүрээлэнд туршигдаагүй байхад нь тусгай зөвшөөрлөг аж ахуйгаас худалдан авч байгаа нь ургацын чанар хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгааг анхааруулжээ. Дархуул аймаг дахь сэтгүүлч Аргачаа Сүрэн мэдээлүүллээ. Баянгор аймагт скаматик планерын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 3 насны ангиллаар зохион байгуулжээ. За нийт 100 тамирчин сурагч багш насанд хүрэгчид өрсөлдсөн байна.
Планер гэдэг нь гадны хүчний үйлчлэлээр агаар мандалд хүргэсний дараа өөрөө тодорхой хугацаанд бие даан нислэгүүлдэн газарддаг нисэх онгоцны загвар юм а. Планер нь овер хэмжээ хэлбэр хийц зориулалтаараа олон төрөл байдаг байна. Схематик планерын тэмцээнийг Баянгор аймгийн боловсрол шинжилгээ ухааны газар 2015 оноос эхлэн зохион байгуулжээ. Нисэх онгоцны загвар зохион бүтээх нь шинжилгээ ухааны мэдлэг тооцоолол, туршилт хийх чадварыг ихээхэн шаарддаг байна. За энэ жил бага нас, дунд нас ахлах насан турш гэсэн 3 ангиллаар явагдаж байна. За насан турш гэхэл одоо 20 гаруй хүмүүс энэ тэмцээнд одоо оролцохоор гэж одоо бэлтгэж ирсэн. Тэгээд нээлттэй ажиллага сайхан боллоо. Энэ одоо залуу техникчдийн одоо энэ дугуйлангууд бол хүүхдийг амьдрах ухаанд сургах, гар хуруу, за тэгээд одоо нүд ухааны урыг жиг төгжүүлж цааш нь одоо насан туршдаа одоо амьдрах ур чадвар нь болж байдаг ийм одоо мундаг спорт байдаг. Тэгээд хичнээн алдартай зохион бүтээгч гэсэн одоо анхны техник дугуйлангаас гараа эхэлсэн байдаг. Тэгээд энэ бол инженерийн спортын суур буюу бага нисэх хүчин гэж нэрлэгддэг. Одоо энэ спорт Баянгор аймагт амжилттай одоо хөгжиж одоо энэ жил ажиллаж байгаад таатай байна. За ингээд Монгол улсын гавь төгш инхээр өгшийнхаа одоо нэрэмжтэй аймгийн аврах шалгаруулах одоо чөлөөт нислэгийн тэмцээнд ирж оролцож байгаа баяртай байна. За манай сургуулийн тухайд бол 2012 оноос хойш техник спортоор дасгалдаг хичээлж байна. Сумдаар бол одоо өсвөрийн зохион бүтээгчдийн клуб гэж одоо ажилладаг. Түүнд одоо бага насны хүүхдүүд нь сонирхолтой хүүхдүүд одоо олноороо хамрагдан одоо энэ спортоор хичээлж байна. За энэ спортоор хичээлсний одоо давуу тал гэх юм бол маш олон байдаг. Жишээ нь одоо инженерийн одоо сэтгэлгээтэй болох нүд гар бүх юмны одоо орон зайн баримжаатай болох шинэ одоо маш олон сайн давуу талтай ийм спортоо. Тус тэмцээнд оролцож байгаа загварууд нь спортын төрөл бөгөөд секундыг оноо болгож өрсөлдөг. Жишээ нь 57 секунд ниссэн бол 57 оноотой болох бөгөөд гарааны онооны нийлбэрээр хамгийн өндөр оноотой тэмцээнд төрүүлнэ. Гарааны 10 цэгт аль бие усны 10 шүүгчийг ажилуулна. Оролцогчид тамирчид хөндлөнгийн хяналтыг давхар хийсэн байна. Ихэнх загварыг карбометрал оруулж хийснээр хийцийн хувьд нэлээд дэвшилт гарчээ. Тэмцээний ивент тэтгэгчээр Монгол улсын гавьяат багш чөлөөт нислэгийн спортын мастер Инх баяр гэр бүлийн хамт Баянгор аймгийн залуу техникчдийн ордны захирал даваа сүрэн агсны гэр бүл өөр хүүхдүүд оролцсон байна. Цаашид баруун бүсийн хэмжээнд хамтран сургалт сурталчилгаа, уралдаан тэмцээн зохион байгуулж хамтран хөгжих талаар анхааран ажиллагаа онцолжээ. Баянгор аймаг дахь сэтгүүлч Цэцэг маа мэдээлүүллээ. Мэдээллийн хөтөлбөртэй хамт байгаад баярлалаа. Одоо та бүхэн дотоодод болсон зарим мэдээллүүдийг товчоор хүргье. Гүнтийн замыг засахаар өнөөдрөөс эхлэн хааж байна. Шингэлээ дүүрэг 19-р хороо Гүнтийн авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан 2022 оны 5 дугаар сарын 18-ны тэг 8 цагаас 2022 оны 5 дугаар сарын 21-ний тэг 8 цаг хүртэлх нийт 3 хоногийн хугацаанд засвар арчлалын ажил гүйцэтгэхээр болжээ. Авто тээврийн болон өөрийн явагч хэрэгслийн албан татварын хуулийн хугацаа 6 дугаар сарын 1-ээр дуусгуурвалж байгаа тул татвараа төлөхийг холбогдох байгууллагаас санууллаа. Тээврийн хэрэгслийн татварыг дараах боломжуудаас сонгон цахимаар төлөх боломжтойг тодтогч байна. E-баримт аппликейшн болон e-tax цэг MTA цэг MN мөн Smart Car цэг MN гэрээгээ киоск гэсэн цахимаар төлөх боломжтой юм. Монгол улсын авто тээврийн болон өөрийн явагч хэрэгслийн албан татварын хуульд хувь хүн нь авто тээврийн болон өөрийн явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх харьяалах татварын албанд төлнө. Хэрв 6 дугаар сарын 1-ээс хойш авто тээврийн болон өөрийн явагч хэрэгслийн импортоор оруулж ирсэн бол харьяалах татварын албанд тухайн жилдээ багтаан үлдсэн хугацаанд ноогдох татварыг төлнө хэмээн заажээ. Ингэхдээ трактор өөрөө явагч бусад хэрэгсэлд үр тарианы комбайн гинжит трактор хамаарахгүй зохицуулалттай юм байна. Монгол улсын иргэд бүгд найрамдах Турк улс руу визгүй зорчдог хэдий ч иргэд харилцан зорчих тухай хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу хоёр улсын иргэд харилцан зорчихдоо 180 хоногийн хугацаанд нийт 30 хүртэлх хоногийн хугацаатайгаар визийн шаардлагаас чөлөөлөгддөг. Манай зарим иргэд дээрх нөхцөлийг зөрчиж 180 хоногийн хугацаанд 30-аас дээш хоног Турк улсад байж визгүй зорчих хугацааг хэтрүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ тохиолдолд Турк улсын холбогдох хууль журмын дагуу зөрчил гаргасанд тооцож торгуулноогдуулах тодорхой хугацаанд тус улсын хилээр нэвтрэх эрхийг хязгаарладаг болохыг гадаад харилцааны яамны консулын газраас анхаарууллаа.
Үзэгчтэй лхав гарагийн тодруулга төрийн ордноос үзэгч та бүхэнд хүрж байна. За энэ удаа хүнсүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Болор чөлөө өргөд оролцож байна. Энэ өдрийн мэнд хүргэе танд. За та бүгд энэ өдрийн мэндийг хүргэе. Саяхан бас ерөнхийлөгчийн санаачлагаар эх 5 жилд 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангах ийм уриалгыг төвшүүлсэн тийм ээ. За үүнтэй холбоотойгоос орон нутгийн томилолтууд их байх шиг боллоо. Юун төрөнд ер нь орон нутгаар явж хахад газар тариалангийн бүс нутгийг тийм ээ мал аж ахуйн бүс нутгаас заагласан энэ хууль хэрэгцээ орчныг сайжруулах, хэрэгжүүлэх шаардлагатай нэгдэг асуудлуудыг хөндөж байна. За өнөөдөр яг газар тариалангийн хувьд ямар хөө байдалтай байгаа гэж харж байгаа юм. Тэгэхээр 2022 оны хаврын тариалт бол ерөнхийдөө эхлээд жигдэрсэн явж байна. За тухайлах юм бол бид нар энэ жилийн нийт тариалтад 500 гаруй мянгаад төлөвлөж байгаа. За дээрэс нь энэ тариалт маань үр төрийн тариалт нэг 20 орчим хувьтай. За хүнсний төмс хүнсний оны тариалт нэг 10 орчим хувьтай. За тижэл тосны тариалт бас нэг 20 орчим хувьтай. Ингээд ерөнхийдөө бас бүх тариалангийн бүс нутгуудаар тариалтын ажил бол ерөнхийдөө жигдрээд ингээд явж байна. За энэ жилийн тариалтын онцлог гэх юм бол бас ерөнхийдөө тариалангийн бүс нутгуудаар өнгөрсөн жилүүдтэй харьцуулах юм бол хөрсний нөөц чийг бас тодорхой хэмжээнд ахиу байгаа. За энэ нь бас аврын тариалтыг одоо технологийн хугацаанд явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд бас нэлээд одоо их дэвшил болж байна гэж ингэж тариаланчид маань харж ярьж байна. За тэгээд тариалтаа бид ерөнхийдөө төлөвлөсөн хугацаанд хийж үүсгэхээр ингээд төлөвлөгөөнүүдээ гаргаад за энэ жил ялангуяа одоо бид нар хүнсний ногооныхоо тариалтан дээр нэлээд одоо анхаарал хандуулж байгаа. Тухайлх юм бол анх удаага одоо Монгол Улсын засгийн газраас шийдвэр гаргаад төмс хүнсний ногоо үйлдвэрлэлийн эрхлэгчдэд одоо 50 тэрбум төгрөгийн хөнгөлөлтөө зээлийг хүсэж шийдсэн. За нөгөө талдаа 10 нэр төрлийн хүнсний ногоонд бол урамшуул өгөхөөр ингэ шийдсэн байгаа. За ингэснээр бид нар бол дотоодын тариалтыг нэмэгдүүлж, хангамжаа нэмэгдүүлнэ гэсэн ийм том зорилтыг бол төвшүүлж байгаа. За энэ өрөөнд бол ногоочд маань нэлээд одоо урам зоригтой ингээд тариалтандаа бол ороод ингээд ажиллаж байна. За саяны ер нь бол Монгол Улсын ерөнхийлөгчөөс хүнсний хангамж аюулгүй байдал гэсэн үндэсний хөдөлгөөнийг бол орон даяар хэрэгжүүлэх тухай зарлаж хэрэгжүүлэхээр ийм санаачлагыг гаргаж улсын хурлд бол үгэлсэн байгаа. За энэ ажиллагаа бол мэдээж одоо улсын хурлын тогтоолын төслөөр барьж байгаа. За энэ тогтоолын төсөл хэлцэгтээд ингээд батлагтаад явхаар бол энэ арга хэмжээ цаашдаа ингээд нэлээд одоо хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг босруулаад ингээд хэрэгжилтийг хангаж ажиллах нь бол манай хөгжлийн үйлдвэрийн яам дээр яам бол хариуцж ажиллахаар ийм ажлууд бол хийгдэхээр ингээд төлөвлөгдөж байгаа. За сая орон нутагт ажиллаж байхад ер нь бол тариалангийн газар тариалангийн бүс нутгаа бид бас төдийлэн одоо ер нь бол харилж одоо хамгаалж явахгүй бол за энэ дэлхийн нийтээр өөрчлөгдөж байгаа урамшлагын өөрчлөлттэй холбоотой дэлхийн дулгаарлалтын нөлөө бас гангийн нөхцөл байдлын нөлөө бол Монголд нэлээд хүчтэй нөлөөлж байгаа учраас бид нар нийт одоо газар нутгийнхаа 0.7% буюу нэг 900 гаруй мянгаад тариалтаа хийдэг. Тэр энэ тариалангийн технологиг нэвтрүүлж гаагийн ургацын бүтээн хэмжээг нэмэгдүүлэхэд бид нэр одоо тариалангийн бүс нутгийг зөвхөн одоо бүс тариалангийн зорилтоор л ашиглах ёстой. Гэтэл нөгөө талдаа бас бид тариалангийн бүс нутгтаа одоо ингээд бэлчээрийн мал аж ахуй маань нэлээд зөнгөлдсөн байдаг учраас энэ дээр бас янз бүрийн бэрхшээлүүд тулгардаг. Тэгэхээр бол Монгол Улсын засгийн газар 2018 онд одоо газар тариалангийн бүс нутагт эрчимсэн мал аж ахуй эрхлэхийн ерхий түүхийн шийдвэрийг гаргасан, газар тариалангийн бүс нутгийг тогтоох шийдвэр гаргасан. За үүнд бол нийтдээ 7 аймгийн 60 сумын 114 баг хамрагдсан байдаг. Тэр энэ одоо нийтдээ тариалангийн бүс нутагтаа бид нар зөвхөн эрчимсэн мал аж ахуй эрхлэх гэсэн ийм ерхий том зорилтыг төвшүүлээд энэ хүрээнд бас тодорхой хэмжээний ажлуудыг бол хийж үүсгэж байгаа. За тэгээд мэдээж одоо саяны одоо Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан энэ үндэсний хөдөлгөөний хүрээнд бол энэ ажлууд бол нэлээд одоо наривчлсан төлөвлөгөөж тусахтаа хэрэгжих ёстой гэж харж байгаа. Ногоочдын бас нэг уламжилж байгаа нэг асуудал нь юу вэ гэхээр зойрын асуудлыг хөндөж ярьж байна тийм ээ. За ер нь одоо зойрыг нэмэгдүүлэх, цаашдаа бид нэр өөрсдөө дотооддоо хураас ногоогоо тийм өнгөтүүлэх, хугацаа алдаж муудахгүй тулд зойрны асуудлыг яаж шийдвэрлэх юм бэ гэдэг дээр ямар гарц шийдлүүд байна гэж. Тэгэхээр бид нар бол манай тариаланчид ногоочдын маань одоо ерөнхийдөө бас дээр үеэс уламжилж ирсэн туршлагууд байна. Тариалтыг бол дээрээс нь бас газрын хэмжээ гэж нэмээд хэлээд ингээд тариалтыг хийх болцоотой. Юу гэхээр одоо хүнс хөдөлгөөний үйлдвэрийн сайд аймагуудын засаг даргантаа жил болгон тариалтынхаа төлөвлөгөөний дагуу гэрээ байгуулдаг. Энэ жилийн тухайд одоо хүнсний ногоон дээр онцгойлон анхаарч хүнсний ногоод улсын хэмжээнд 2250 гагаар нэмэгдүүлэх юм нэмэлт гэрээг бол
байгуулсан. Энэ хүрээндээ бол бид хүмүүсийн ногооноо нийлээд ахиу тариалал хийж байгаа. Тэгэхээр нөгөө талдаа бол мэдээж одоо хадгалах зөөр савны асуудал нийлээд одоо тулгымцсан асуудал байгаа. За бид нийт хүмүүсийн ногооныхаа одоо хурааж авч байгаа хэмжээний 60 орчим буюуг л одоо нөөцлөх хэмжээний агуулсан автаа. Тэгэхээр бол цаашдаа бид нийт усын хэмжээний 55 орчим мянган тонны багт амжтай ийм автоматсан зөөр бол зайлшгүй шаардлагатай байна. За энэ ажлыг хэрэгжүүлэхээр одоо бас нэлээд одоо гадны дотны зээл дэмжлэгүүд тусламжуудыг бол хөөцөлдөж байна. Энэ ажлыг бол бид нэр ойрын хугацаанд одоо барьж эхлүүлж энэ үр дүнгийн үүсэх юм шаардлагатай. За нөгөө талаас яг өнөөдөр бариад одоо хийх бололцоогүй байна гэж байгаа энэ нөхцөлд бол Улаанбаатар хотыг тойрсон томоохон аж ахуйн нэгжүүдээс энэ зөөрийн агуулгын аж ахуйн нэлээд одоо бий болгоцсон. Энэ аж ахуйн нэгжүүдтэйгээ ногооштой холбож зөөрийнх нь бүрэн дүүргэлтэйгээр ажиллах ийм нөхцөл болцоог одоо хангаж ажиллана гэж ойлгож байна. Энэ нь эдийн засгийн тооцооллын хувьд бид нэр гаднаас тийм ээ одоо импортоор авч байгаа ногооны хэмжээг бууруулснараа эдийн засгийн хувьд ямар хэмнэлтийг авчирна гэж байна. Тэгэхээр энэ хүнсний ногооны хувьд бол бид нар хангамжийнхаа асуудлыг ил талбанд 6 төрөл, хүлэмжний даралт 4 төрлөө нийт 10 төрлийн ногоороо хангамжийнхаа асуудлыг ярьж байгаа. Баярлалаа танд. Үзэгчдээ манай өнөөдрийн тодруулахаар за хүнсэгдэн аж ахуйн өнгөлтөрийн яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга боловсруулан өргөдөд оролцлоо. Өргөжлөлн та бүхэнд гадаад мэдээ хүргэх гэж байна. Дэлхийд дахин дүүрсэн мэдээллүүдийг сэтгүүлч орчуулагч Томч Баярууд дэлгэрүүлэн хүргэх болно. За үзэгчдээ энэ орой минь. За олон улсад болж буй онцлог зарим мэдээлэл та бүхэнд тоомлон хүргэе. За мэдээний хийхэнд литийн зах зээлтэй холбоотой мэдээллийг танилцуулахар боллоо. Тэгэхээр дэлхийд дахинд цахилгаан автомашины эрэлт нэмэгдэж байгаагаас шалтгаалж цахилгаан автомашины гол түүхийд болох литийн үн дэлхийн зах зээл дээр өсөд байгаа. Тэгэхээр энэ өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд эх 10 жилийн хугацаанд 42 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг литийн үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай гэсэн мэдээллийг олон улсын санхүү эдийн засгийн цаг үеийн мэдээллийг нийтэлдэг голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн байна. Тэгэхээр тухайлбал 2028 он хүртэл жил бүр 7 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хийхгүй бол 2030 он гэхэд одоогийн төсөөллөөр тухайн үеийн жилийн 2.4 сая тонны литийн хэрэглээг бол хангаж чадахгүй юм нөхцөл байдал үүснэ гэдгийг эдгээр мэдээллүүдэд дурдсан байна. Тэгэхээр ялангуяа энэ он гарснаас хойш литийн эрэлт нийлүүлэлтээс давсан тул цахилгаан автомашины батарейны үн бол өссөн. Үүнээс гадна цахилгаан автомашины үйлдвэрлэгч дэлхийн томоохон компани болох Tesla компани хамгийн том үйлдвэр болох Хятадын Шанхайд байрладаг үйлдвэр цар тахлын хатуу хөл хорионы нас болж олон хоногийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн. Энэ нөхцөл байдал зэргээс шалтгаалж цахилгаан автомашины үйлдвэрлэлийн тоо хэмжээ буурсан. Үүнээс үүдэж нийлүүлэлт тасалдах, эрэлт нэмэгдэх ийм шалтгаанууд үүссэн гэдгийг бол эдгээр мэдээлэлүүд дурдсан байна. Тэгэхээр бүгд найрамдах хятад улсаас гадна буюу бусад улс орнууд дахь нийлүүлэлтийн сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх бол зайлшгүй шаардлага үүсэж байгаа гэдгийг бол эдгээр мэдээлэлүүд онцлсон. Тэгэхээр энэ салбарын өсөн нэмэгдэж буй ирээдүйн эрэлтийг хангах шаардлагатай нийлүүлэлтийн сүлжээг бий болгох нь бол хамгийн томоохон сорилтуудын нэг болоод байгаа гэдгийг бол мэдээлсэн. Тэгэхээр энэ литийн талаарх товч мэдээллийг та бүхэнд танилцуулъя. Тэгэхээр лити бол энэ дэлхий дээр хамгийн элбэг байдаг химийн элементүүдийн нэг. Тэгэхээр тиймээс энэ литийн хувьд бол хангалттай нөөц манай гариг дээр байдаг гэж ойлгож болно. 2010 оноос хойш 2020 он хүртэл литийн ханш бол дэлхийн зах зээл дээр бол тогтмол буурч байсан. Харин өнгөрөх жилээс эхэлж литийн ханш дэлхийн зах зээл дээр өсөж эхэлсэн. Харин цахилгаан автомашины хэрэглээ үйлдвэрлэл худалдаа эх жилүүдэд дэлхийд дахинд бол мэдэгдэхүйс нэмэгдэх юм хандлагатай байгаа. Ийм учраас дэлхийн дулаалалтаа тэмцэхийн тулд олон улс орнууд хөлөмжийн хийн ялгарлыг бууруулах талаар өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорж тодорхой үе шаттай бодлого боловсруулж ажиллаж байгаа. Үүнээс шалтгаалж энэ бол цахилгаан автомашины эрэлт нэмэгдэх ийм хандлага бий болсон гэдгийг бол тайлбарлаж байна.
За жишээлбэл Америкийн нэгдсэн улсын цахилгаан автомашины үйлдвэрлэл энэ салбарыг дэмжих бодлогыг одоо хэрэгжүүлж энэ салбарт одоо багагүй хөрөнгө оруулалт хийхээр болсон. За түүнээс гадна автомашин үйлдвэрлэгчид аль болох одоо хямд өртөгтэй цахилгаан автомашин үйлдвэрлэхийн тулд дэлхийн хэмжээнд одоо түүхийн эдийн эрен хайх одоо ажиллагаа идэвхтэй явж ирсэн талаар бол Financial Times одоо мэдээлсэн байна. За энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээнээс шалтгаалж литийн эрэлт одоо огцом нэмэгдэж байгаа нь бол литийн уурхайд одоо дэлхийн томоохон уул уурхайн компаниуд одоо хөрөнгө оруулалт хийх. За энэ металлыг олборлоход ихээхэн одоо анхаарч эхлээд байгаа. За тухайлбал дэлхийн томоохон уул уурхайн компани болох Rio Tinto компанийн хувьд одоо Серб улсад литийн уурхайд хөрөнгө оруулалт хийх одоо олборт явуулах чиглэлээр бол энэ төлөвлөгөө ийм урт хугацааны төлөвлөгөө боловсруулж төлөвлөж байсан ч одоо тус улсын улс төр болоод иргэний нийгэм ард иргэдийн эсэргүүцэлтэй нүүр тулсан. За учир нь бол литийн олборлолт нь байгаль орчинд одоо маш халтай. За тухайлбал олборлолт явуулж буй бүс нутгийн гол усыг одоо ширгээхээс эхлээд за газрын хөрсөнд экологийн томоохон доройтол учруулдаг. За ийм учраас за литийн уурхайн хөрөнгө оруулалтын төслүүд за иргэний нийгэм болоод байгаль орчныг хамгаалах төрийн бус одоо байгууллагуудын эсэргүүцэлтэй бол нүүр тулахад хүргэдэг. Тэгэхээр 2021 оны 11-р сард за Британий нэгэн геологийн судалгааны байгууллагын гаргасан тайланд дурдсанаар за дэлхий дээр олборт явуулж байгаа болон одоо нөөц нь тогтоогдсон буюу за хөрөнгө оруулалт хийх талаар тодорхой хугацааны турш одоо судалгаа явуулж буй одоо 80 гаруй ордууд дэлхий дээр байгаа гэдгийг бол энэ нөхөө тайланд дурдсан байна. Тэгэхээр одоогоор дэлхий дээр литийн нөөцөөрөө Өмнөд Америкийн Чили, Боливи, Аргентин одоо улсууд за мөн Америкийн нэгдсэн улс, Австрали болон Бүгд найрамдах Хятад улсууд бол тэргүүлдэг. За литийн болохоор одоо зөвхөн цахилгаан автомашины батарей гэхгүй цэрэг батлан хамгаалах сансар судлал, за цөмийн болон химийн үйлдвэрүүдэд одоо өргөн хэрэглэгдгээс гадна за бидний өдөр тутмын өргөн хэрэглээнд ашигладаг зарим одоо чухал одоо зүйлсийн гол түүхийн эдийг одоо бүрдүүлэхэд ашигладаг гэдгийг энэхүү мэдээлэлүүд дурдсан байна. За үзэгчдээ дараагийн мэдээ танилцуулъя. Тэгэхээр Умард Солонгос улс цар тахлын томоохон одоо сорилттой нүүр тулж эхлээд байгаа талаар олон улсын хэвлэл мэдээллийн эрхсүүд мэдээлж байна. Тэгэхээр тус улс цар тахлын анхны дотоодын халдварын тохиолдол бүртгэгдэж за цар тахлын улмаас иргэд амнасаа алдсан талаар Умард Солонгосын төрийн мэдлийн телевиз ердөө хэдхэн хоногийн өмнө мэдээлж байсан. Тэгэхээр цар тахлын тохиолдол тус улсын дотоодод бүртгэгдэж энэ бүртгэгдсэн даруйд одоо энэ улсын удирдагч төрийн эрх үхий өндөр албан тушаалтнуудтай уулзалт хийж за ковидын эсрэг яаралтай оновчтой хариу арга хэмжээ авч ажиллах талаар бол үүрэг чиглэл өгсөн бөгөөд улс орон даяар онц байдал зарлаж за хөл хорой тогтоож байгааг бол мэдгдсэн. За гэвчвэл Умард Солонгос улсад цар тахлын давлгаа одоо маш хүчтэй үргэлжилж за тохиоллын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна. Тэгэхээр одоогийн байдлаар энэ улсад ковидын улмаас нас барсан тохиолдол 50 гараад байгааг бол мэдээлсэн. Тэгэхээр 1,500,000 орчим одоо хүн халдвар авсан байх одоо шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээллийг тухайлбал Associated Press одоо мэдээлсэн байна. Тэгэхээр Бүгд найрамдах Солонгос улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Янсогелийн хувьд Умард Солонгост цар тахалтай тэмцэхэд зориулж одоо томоохон тусламж олгохоо бол мэдэгдсэн. Тэгэхээр 2 хоногийн өмнө Умард Солонгосын ерөнхийлөгч энэхүү мэдгэл хийсэн. Тэгэхээр Өмнөд Солонгосын зарим шинжээчдийн тайлбарлаж байгаагаар Умард Солонгосын удирдагч за Америкийн нэгдсэн улс тэргүүтээ өрөндийнхнөөс за цар тахлын энэ одоо хүнд үетэй тэмцэхэд шаардлагатай тусламж авч за даван туулж гарах уу за эсвэл дотоодын хүч нөөц одоо шавхаж маш олон одоо хүний амь насыг золиослох уу гэдэг амаргүй сонголтын өмнө ирээд байна гэсэн мэдээллийг бол өгсөн байна. Тэгэхээр өрөндийнхний тусламжийг хүлээн авбал түүний одоо өөртөө ихтэй тууштай байдал за алдагдаж за иргэд тухайлбал Умард Солонгосын иргэд олон нийтийн түүнд итгэл одоо үгүй. За гэдэг одоо үүднээс бол түүний хувьд одоо аль болох энэ одоо сонголтыг хийхгүй төлөө хичээх байх. За харин Бүгд найрамдах Хятад ард улсаас тусламж дэмжлэг хүсэх замаар бол ковидтэй тэмцэх нь түүний хамгийн ойрын одоо сонголт боловч за нөхцөл байдал бол маш
хүнд байна гэдгийг бол тайлбарласан байна. Тэгэхээр өчигдөр Умар Солонгосын төрийн мэдлийн телевизийн мэдээлснээр за нэмж бол 6 хүн нас барсан. За 269 мянга гаруй иргэд халуурах болон омикрон хувилбарын шинж тэмдэг илэрсэнтэй холбоотойгоор за эдгээр иргэдийг тусгаарлах болон за эмнэлэг твтэн эмчлүүлэх яаралтай тусламжийг авах арга хэмжээг авах талаар цэргийн бие бүрэлдэхүүнийг дайчлан ажиллаж байгаа гэсэн мэдээллийг бол өгсөн. Тэгэхээр тус улсын цэргийн бие бүрэлдэхүүнийг дайчилж өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа гэдэг мэдээллийг энэхүү мэдээлэлд бол өгсөн байна. Тэгэхээр өнгөрөх жил Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Умар Солонгост AstraZeneca болон Хятад үйлдвэрлэсэн цардахлын эсрэг вакцины тусламж үзүүлсэн боловч тус улсын зүгээс олон улсын нийгэмлэгийн үзүүлсэн энэхүү ковид цардахлын эсрэг вакцины тусламжийн хүлээн авахаас бол хатгалцсан бөгөөд хөлийн чангатгсан аюулгүй байдлаа хадгалах замаар цардахлаас бол урьдчилан сэргийлэх стратеги баримтлана гэсэн энэ улсын төр засгийн бодлогоос шалтгаалж иргэд вакцинд бол хамрагч чадаагүй. Тэгэхээр Умар Солонгосын хувьд энэ 25 сая хүн амтай энэ улсын хувьд ковидын эсрэг вакцинжуулалт хийгдээгээс гадна яаралтай түргэн тусламж эмнэлгийн хүрэлцээ хязгаарлагдсан бол түүнээс гадна тус улсын иргэдийн дунд энэ удаан хугацааны турш нүүрлсэн хүнсний хомсдол хүнс тэжээлийн дутагдaltaй байдлаас шалтгаалж мөн сүүлийн 2 жилийн хугацаанд цардахлын хатуу хөлийн хоригоос шалтгаалсан энэ олон хүндрэлтэй нөхцөл байдал нь цардахлын энэ улсад маш томоохон хүн цохилт болж байна гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцлсан байна. За ингээ үзэгч та бүхэндээ энэ удаагийн гадаад мэдээг сонирхох үзсэн явдал баярлалаа. Мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөрт хамт байсан баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй.